Та бол дүүргийн 18 дугаар хороо өмнөд ирж ирсэн. Хүнүү орой номингийн барилгын хэсгээр ирээд байна. За иргэдээс бас олон гомдол ирсэн. Номингийнхаа хашаагаа нэмж татсан байна гэдэг. Энд дээр бас шалгаж энэ асуудлууд дээр албан байдлаар мэдээлэл. За ногоон байгууламж иргэд сэргээгүй байгаа тал дээр бол ирсэн байж байна. За өнөөдөр манай нийслэлийн хяналт шинжилгээний газрын дарга инхбай дарга бас байж байна. Холбогдох хүмүүсийг бол дуудуулаад ирсэн байж байна. Эрчим хүчний яамнаас буюу захиалагч тал тийм ээ. За та энэ дээр бас мэдээлэл өгөөд ямар асуудал болчих вэ? Та түрүүнээс та хэн бэлээ? Би эрчим хүчний яамны бүхэн банкнэр хөнгөлтэй зэйлээ хэрэгжиж байгаа юм байна. За эрчим хүчний яам захиалагч нар нь Улаанбаатар улсын дулаан аванч өөрчлөлтийг нэмэгдүүлэх төслийн өрөөнд хэрэгжиж байгаа ажил юм байна. За энэ дээр бол бид нар анх зургийн дагуу болоод за эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл заалт дээр бол дулааны шугам маань өөрийн гэсэн хамгаалтын зурагтай байх ёстой. 400 м-ийн радиустай шугам дээр бол хоёр талдаа 5-5 м газрыг хамгаалтын зураг гэж үздэг. Зургийн дагуу хийхэд бол энэ хэсэгт байгаа одоо хуучин байсан ногоон байгууламж бол тэр чигээр өртөжсэн. Эрчим хүчний тухай хуулиар бол тэр ногоон байгууламжийг эзэмшигч байгууллага тухайн ажлын талбайг чөлөөлж үүрэгтэй байдаг. Тэрэн дээр яг иргэд олон нийтийн хүсэлтийн дагуу бүс биш компани маань энэ ногоон байгууламжийг аль болох хүндахгүйгээр муулахгүйгээр хийхийг хичээсэн боловч 6 сарын 23-ны өдрийн их устай борооны үеэр нөгөө ногоон байгууламж маань өөрсдөө нураад ороод ирчихсэн учраас өнөөдөр таны хэн бэлээ? За одоо энэ хэсгийн нөхөн тогтцол нөхөн сэргээлтийн ажлыг 10 дугаар сард буюу ногоон байгууламж модыг эргүүлээд тавьж болох үеэр нь хан улс дүүргийн тогтцол аж ахуйн хилцээний зөвшөлтсөд тэдний ногоон байгууламж арчилгааны орлогыг хариуцдаг компаниор нь бол буцаагаад энэ хэсгийн одоо хамгаалтын зурс бид нар сөвгүүдийг бол тарж ургуулнаа гэсэн юутай явж байгаа. Тийм шаардлага гэсэндээ захиалагч талаасаа та тэгээд хараасаа шинэ төлөвлөгтөө өшөө замаасаа холдуулаад ингээд нэгэнт засаж байгаа бол хажуучаа ингээд шинчиж болоход байсан байна шүү дээ. Одоо энэ байлыг харахад төвшин ундрагч хийж байгаа. Маш их хэвдрэлтэй энэ хавьд дандаа үерийн ус тогтчихдаг. Маш их цоор гэмтэлтэй энэ хавийн айл өрхүүдийг бүгдийн дуулаа улсуудаар хангадаг ганц хүн магистрат шум байж байгаа. Тэрийг зургийн дагуу хийхэд бол бид нар яг хуучин төвшингөөс нь жоохон өндөрлөж хийж байгаа болохоос ш эргүүлж ингэж бүр өөрчлөлт хийх гэсэн. Эргүүл биш шүү дээ. Одоо та энэгээр тараас явж байгаа бол наашаа нэг 2 м мөн 1 м татаад номын угаасаа энэ хашаагаа тэгж хийгээд өшөө ингэ татчихгээд ногоон байгууламжаа гарахгүй бол хараа яг иргэдийн бас шүмдээд байгаа зүг шүү дээ. Хэдүүлээ ажил хийхдээ бас бодох хэрэгтэй байхгүй юу? Ногоон байгууламж ингээд байгаа даваатлаа нэгдүгээр орлогч байгаа. Бид нар хараа нэг сард бүр хамгийн сүүлийн зөвхөн газрын албад руу бүгдээр нь наадмч бүгд ямар ч хариу гэж гүрнүүгээ 500. хамгийн гол нэг одоо тэгвэл ногоон байгууламжаа хийцээс сэргээх юм. 10 сард дүүргийн ашиглалт хариуцж байгаа компанид тохиролцоо. Би танд өмнө бас хэлжсэн шүү дээ. Бүр бага насны мод тарихгүй шүү. Хуучиж ингэж юунд нь сэргээж тогчд хий шүү. Та одоо ингэж өмнө сайхан юм ногоон байгууламжтай ярьсан. Бид нар засар үйлчлэгээ хийх ёстой. Би бол тэрийг ойлгож байгаа инженер хүн. Тэгвэл бид нар бас ногоон байгууламжаа хугацаанд нь ингэж сэргээхэд байж байгаа. 10 сарын хэдэн хэд дуусгая? 10 сарын 1-ний модоо тарина гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө мод тарих хугацаа 10 сарын 1 юм бэ. Бид бол энэ мэрэгжлийн дүүргийн мэрэгжлийн одоо компанитай уулзаад 10 сарын 1-нд ногоон байгууламж модыг сэргээж өгөх талаас нь гэрээ хэлцээг ингэ ярьж байгаа. Ер нь бол яагаад мод уссан бэ гэхээр тухайн одоо мод маань дулааны тараа. Та хэн бэлээ өөрийгөө нэг танилцуулж. Ангиц компаниас мягмар сүрэн. Тэгээд таарсан учраас мягмар сүрэнгээ та юу хариуцж байгаа вэ? Би одоо энэ талбайгаа хариуцээд одоо энэ компани захирлын байна шүү дээ. Энэ дулааны шугам маань хуучин одоо энэ Япон давны одоо бод энэ хүннүү хороод энэ Токио ингээд гэрлэг виза гэдэг энэ олон мянган одоо хэрэгжиж хангасан шугамаа. Энэ шугам манайх бол 5 сарын 15-наас одоо өнөөдрийн байдлаар хийж ажил бүр дууссан байгаа. Одоо бидэд бол тогтчлтыг үлдсэн байна. Тухайн одоо ногоон байгууламжийг яагаад сүйдсэн ингээд хүмүүс уурдаад бүхэндээ байгаа гэхээр үер болоод мод маань ороод ирсэн. Ногоон байгууламжийн маань дулааны шугам дээр мод тарьсан байсан. Уг шугам маань одоо энэ харагдаж байгаа ингээд юу бол отгийгүй зүгээр одоо ингээд ганцд болсон шугам байсан. Энийг бол дэлхийн банкны санхүүжилтээр дотгинд оруулаад урдсан дуулаад ахта тэгээ цэвэр болсон. За тэрийг бол ойлгосоо. Тэгээ ажлаа таад бол сайн хийж байгаа хэрэг ногоон байгууламжаа хэдий 10 сарын 1-нд хэдий сэргэд дуусгая. Одоо энэ нь одоо үнэ маргашгүй бид нар бол мэрэгжлийн компанитай уулзаад ер догчлоо орсон байгаа. Энэ гисд бол одоо зүйлийг тавьсан байж байна. Тэгээ модоо 10 сарын энэ талаа бол 50 шүү дээ. Тэгээ та 10 сарын 1-ээс тариад 10 сарын 15 гэхэд 10 сарын эхний хагас цэцэн чинь нөгөө хуулиараа мод тарих өдөрлөг байгаа шүү дээ. За тэрэндээ юмудаа тариад бол дуусгах шүү. Тэгээд эх жилийн тогтолцоо үйлчилгээг нь хариуцаад байсан. Буцаагаад би та хэдээс ийм байсан мод эрх одоо хавар юу сэргээгээд нахаалж эхлэхэд бол шаардна. Тэр арчилгаа үүсгэний мод өгөх эсгүй. За иргэдээ бас ингэж хэлэхэд одоо номин руу орё дуудаад ирэг байна. Номин руу бас хэлий энэ нөгөө дайны хажуугаар дажин гихчээр нөгөө дайнд муу өрх өргөгчээр энэ
номин риэлтор ХКК бид нар шаардлага өргүүлсэн. Манай газрын албанаас юм байна мэдээлэл өгч. За та хэн бид юу яагаад? За би нийслэлийн газрын албаны кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтийн шүхэрт байна. За манайхаас номер риэлтор ХКК-д 2025 оны 8 сарын 1-ний хугацаатай шаард хуудас мэдээлэл хүргүүлсэн. За шаард хугацаас өмнө эхлээд ямар зөрчил гарсан та тэрийг хэлээ. Номин риэлтор ХКК манайхаар өөрийн кадастрын зургаас хойшоогоо нэг 2-3 м илүү талбай хашаалцсан. За араа одоо иргэдтэй гэж хэлэхэд одоо ингээ харуулчих. Дайны хажуугаар дайчин муу дайн төөрөг өгчээр араа ерөөсөө нь хувийн хвшүүд амиа удаад байгаа. Би одоо номингийнхэн дуудаад ирдэг өнөөдөр. Ингээд нийтийн хөтөлбөр газраас 2-3 м автсан. Одоо бид нар бол хуучин ингээд ийм гой ногоон байгууламжтай ногоон одоо байгууламжийн хажуугаар ингээ хүүхдүүд осод орохгүй ингээ тусгаарлагдаад байх зам хийх хэмиг дайны хажуугаар дажигч муу дайн төөрөг өгчээр энэ хувийн компаниуд ингээ зөвшөөрөлгүй хашаага 2-3 м-т хийлээл даварцсан дандаа өөрсдөө бодож идэг амиа удаа. Ийм том хашаа хийж байгаад энэ байгууламж нь хүрхгүй л гэж штэ тийм ээ. Тэгээ номин доо шаардлага тавьсан. За зөрчлөөр 2-3 м. За та мэдээлэл дуусгач. Одоо номинд бол шаардлага тавьсан. Тэгээ номин өөрөөсөө одоо хариу тайлбартаа бол эх 7 хоногт багтаагаад өөрөөсөө болон чөлөөлөе гэсэн ам байдлаар мэдгдсэн байгаа. Алтан бичгээ бол үгүй. Ирээгүй. За номин хэдэн метр сунгасан байна? Үнэнийг хэлээд иргэдэд харуулж байгаа. Яг ер нь бол цэг тавиад харагдана. Тэгээ 2-3 м бол яг цэвэр сунгасан байна. 2-3 м ингээд хараа нийцэн эзэмшил талбар руу ороод ирээдүйд хүүхэд иргэд зорчих боломжгүй болго ачдаг. Тэгээ явган зам хийхээр ногоон байгууламж руу ордог. Энэ хувийн компаниар ингэж ажил хийхээр ерөөсө 2-3 м гэхгүй ингээд дандаа нэг хулгайлын гэсэн сэтгэлтэй ийм байж болохгүй шүү дээ. Энд чинь бас хот гэдэг чинь бусныгаа хүндлэх хүртээмжтэй хот бай, иргэдтэй энэ явган зорчигчтой walkable буюу алхаж уулгамжтай хот байлгээд өдөртгийн зүгээс хийгээд байдаг. Тэгээ өнөөдөр ингээд албан шаардлага тавихаар дуудуулахаар ирдгүү том толгойтой болцсон. Энэ хувийн институтынхыг их бай дарга юу яа? Одоо энэ ажил хийж байгаа талбар дээр менежер гэж байгаа л хаагаар орж байгаа дээр чинь. Хэдүүлээ тойроод явъя, ороо шаардлага тавья. Дуулуулаад ирэхгүй бол ингэмээр байна. Газрын алба хяналт шийдвэрийн хоёр зөрчил тавьж байгаад ирээд хугацаатай үүрэг өгөөж өмнө үүрэг өгсөн шүү дээ тийм их бай дарга. Одоо энэ чинь газрын тухай хуулийн хэдийн хэдээр зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа тийм. Гэрээний үүрэг биелүүлдэг газрын хуулийн 35-ын 3-1-ээр гэрээний үүрэг ирээгүй. Нийтийн хэлбэр газрыг зориултын бусаар ашиглаж байна тийм ээ. Өшөө. Тэгээ 57-гийн 3-аар мэдээлээ 57-гийн 3-даа одоо чөлөөлөг бол газрын тухай хуулийн 57-гийн 4-оор албан чөлөөлнө гэж мэдээлэл манайхаас өгсөн байна. Тийм. Өгсөн байгаа. За хэдийн хугацаанд чөлөөлөх ёстой? Хугацааны үүрэг нь өгсөн үү? Хугацааг нь бол өгсөн. Одоо өөрөөсөө бол эх 7 хоногт өөрөөсөө цэгээ тавиад татчихна гэсэн ам байдлаар л мэдээлэл манай албанд ирүүлсэн байна. Албан бичгээр өгөх гээ. Тэгээд ер нь иймээр байна. Их бай дарга одоо ийм газруудыг торгоод буцаж энэ хохирлыг нөхрүүлж иймээр байна. Хуулийнхаа дагуу араа ингээд нийтийн хэлбэр газрыг байхгүй болгочдөг. Ногоон байгууламжийг сүт хүндлийг эдгээр тавьсан байгаа байхгүй юу? Номингийнхаа ерөөсөө тавьсан байна шүү дээ. Тэгэхээр номин гэдэг компаниас болоод энэ барилгын ажил бас хүндэрж байна, тийм ээ. Тэгэхээр энэ асуудлууд дээр нь одоо нийтийн хэлбэр газар осон гэдэг дээр номин дээр торгуулийн тавьмаар байна. Хохирлыг багтуулмаар байна. Энэ ногоон талбарын хохирлыг бол эдийг багтуулах хэрэгтэй шүү дээ. Энд чинь бас энэ хашаа нь ингэж 3 м татааг байсан бол засвар үйлчилгээ юмаа хийх болон хэдүүлээ ийшээ гараад татчих юм уу. Тэгээ ингээд энэ талбарыг бас хараа. Энэ энтлийн бас шалгасан уу? Газрын албанаас энтэлний яхаа дарга юу юм? Цэгээр бол эднийх нөгөө энэ хүннүүдийн голын замаараа кадастрын зүүн тийшээ жоох ингэ тавигдчихсан. Тэгээ эн чинь даалгавраараа энэ чинь явган алхаж болохоор ингэж өгсөн байх хэрэгтэй шүү дээ. Гаднах идэх талбай тэг чи ингээ хүн явах боломжгүй болгодог. Номингийн энэ удирдлагууд нь яг энэ бүх заалтуудыг оруулаад 7 хоногийн хугацаатай үүрэг өгөө. Тэгээ 7 хоногийн хугацаатай үүрэг биелүүлэхгүй бол хашааг нь ерөөсөө нурааж авъя. Тэгээ бүх төлбөрийг номинд нь өөрөөр нь төлөвлөхөөр. Одоо ингээд нийслэл хоттой ингээд явган зам байхгүй нь одоо иргэд ингээд харах хэрэгтэй хараа. Өө хувийн компаниуд давраад ингээд явган зам бас энэ үерийн усны байгууламж, борооны ус зайлуулах байгууламжийг үлдээж байгаа. Бусад газруудын ерөөсөө ингээд хувийн хэмжлүүд ингээд давраад дур мэдээд хараа өгсөн хэмжээнээсээ давуулж аваад ингээд 2-3 м нэмээд татцсан. Одоо энд хугацаатай үүрэг өгөөд байхгүй бол хүчээр буулгаад тэгээ бүх энэ хохирол нийтийн хэлбэр газар тэр ногоон байгууламжийн хохирол мохирлын бүгдийг энэ номинд нь өөрөөр нь төлөвлөхөөр хаагур орж ийн эднийх хаагур орж байгаа үлээ номингийнх чинь их бай дарга дээр хайцсан номинд руу орё хэлүүлээ шаардлага тавиад талбай менежер байгаа юу
Бүр уртлын зүрээрөө. Уртлуур хаагуур орох ээ. Тийм талбай дээр л орох. Талбай менежер нь байна уу? Тийм менежертэй ярьж байгаа. Менежертэй нэс нөө. Инхөө дарга аав манай. Анасаа та байцаагч нь үлээ. Мөгцөө байцаагч. Сайн байцаагч. За ингээд хаал дургийнхаа 18 дугаар хороо иргэдэн маань бас шаардлага хүсэлт тавьсан. Номингийн хашааны хэсэг дээр бас ирж ажиллаж байна. Би бас өнгөрсөн 7 хоногт энэ богж авсан дамбын зуны өргөөний хажуу зөвшөөрлгүй барилгын ажил хийгдэж байгаа асуудал дээр бид нар цуцалнаа, нүүлгэнэ. Монгол Улаанбаатар хотын соёлын өвийг өв түгөөж байгаа газарт бас ажлууд ингэж хийгдэхгүй гэдэг. Газрын албаны ахлах мэргэжилтэн та наашаа ячих цуг яваад. Секо Мико энд өгөөрэй. За энэ мэдээлэл хизээ өгсөн. 8 сарын 1-нд өгсөн. 8 сарын 1-ний өдөр өгсөн үү те? Гартуулаад өгсөн байгаа юу? Өнөөдөр 8 сарын 16 хоног би юу үүрэг биелүүлээгүй. Ам байдлаар мэдгчжээ. Тий, ам байдлаар мэдгчжээд. Тэгээ энэ хаан дүүргийн одоо нөгөө явгууны гарцгүй боллоо гин замгүй болдог жижигхэн хэсгүүд дээрэс нь ногоон байгууламжуудыг яг үндэ энэ сая дулааны засвар хийж байгаа газрууд шинэ номингийн одоо энэ харилцан захирал нь одоо хэн байдгийг номер реалтер юм ба шүү дээ. Одоо энэ компани ингэж дур мэдээж зөвшөөрөгдсөн газраа 2-3 м зөвшөөрлгүй тал тийшээ сунгаж энэ хажуудалчсан координатороо байгаа ч гэсэн чинь нийгмийн эзэмшлийн талбар явган зам Агийн даалгавар дээр нөгөө тэргээр нь хангаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ хувийн компани бизнесээ хийх болохоор хэдэн тэр гомтонгууд нь аваач дур мэдээж ажил хийгээд байдаг. Энд чинь юмас зөв хийж болно шүү дээ, тийм ээ. Тэгээ шаардлагынхаа хариу өгөөгүй байгаа 16 онцоо. Тий. Талбай менежер нь дууссан уу? Менежер нь өөрөө хүрээд ир гэж хэлэхгүй бол гараад ирээ гэдэг. Нэгөө дарга та цуг яваарай. Эднийх нь нэгэнд өгөөд 16 онж байгаа юу ч хийгээгүй байгаа юм ба шүү. За эдний ажил зөвшөөрлүүд нь хизээ ихсэн юм байна. Эднийх чинь юу хийж байгаа вэ? Үйлчилгээний төв хийж байгаа лөө. Тий, орон сууцны хотхон төсөл. Мэдээж үндэсний үйлдвэрүүд том бүтээн байгуулалт хийх нь зөв, сайн, тэрийг дэмжинэ. Гэхдээ энэ чинь бас хийхдээ зөв хийх хэрэгтэй. Нийтлийн эдлбэрийн хүүхдүүд иргэд явдаг нэг юм уу 2-3 метрийг авч байгаа. Тэгээ тэрнээс болоод ногоон байгууламжгүй болж байгаа. Тийшээ юм уу? Оос нь тэндээ юм уу? Тэ? Ихөө дараа цуг явчих. Офсоо энэ ч нэ хийчихсэн. Тэгээ одоо ингээд ийм том сайхан бизнес зүв хийж тэгээд нийтийн эдлбэрийн нэг явган зам, ногоон байгууламжийн нэг 2-3 метрийг хүртэл аваад энэ хажуудын хашаагаар бас явган замгүй болчихсон шүү дээ. Чи Агийн даалгавар авахтаа нөгөө нийтийн эдлбэрийн зам явгаатай гарцсан орчийг тааруулж хийх ёстой шүү дээ. Тэгж өгж байгаа. Одоо эдийн тэгээд шаардлагын тавиад 7 хоног хугацаатай үүрэг өгүүлээд татахгүй бол ерөөсөө юу дараагийн арга хэмжээ аваад буулгах тэгээ бүх хохирлуудыг багдах барилгын ажлын зөвшөөрлийн цуцлах зогсоох бүх ажлуудыг тэгж арга хэмжээ авахгүй бол өөрсдийнхөө ажлыг бол ингэж олон тэрүүмаар хийгээ сайхан явуулаад идэг нийтийн эдлбэрийн газрыг ингэ сүтгэж байгаа байхгүй. Энэ асуудлыг бол хотын хэмжээнд ерөн цаашаа иймнүүдээр иргэдийнхээ шүмжийг аваад тарсан зогсооно гэдэг зоригтой үзнэ гэж бодож байгаа юм. Тэгээ дуутахаар ирдгүү нэг том царайсан менежерөө захирлууд нь Оос нь тэр цаатлах юм байна те. Нэг тэгээ богоож хичээл юм даа тийшээ. Эсвэл тэр цаатлах өөр байдаг юм уу? Ха? Хоёр юм уу? Номер реалтер гэдэг компани хийж байгаа юм дээр газар дээр нэрж одоо дуудаад байцаагч тавиа шаардлага тавиад ирдгүү юм байна. Одоо тэгээд хян шинжилгээнийхэн дарагтайгаа би одоо өөрөө ирж талбайд энэ шаардлага хугацаатай үүрэг өгье. Тэгээд хугацаанд биелэхгүй бол ирж
Дараагийн арга хэмжээ хашааг нь нурааж нийтийн хэлбэрийг нь чөлөөлнө. Сайн байна уу? Хэн блэ? Инхүрт мөрхийн инженер. За, засаг дарганы 1-р орлогч манай хяналт шинжилгээний газрын дарга энхүү дарга битээр явж байна. За, энэ шаардлагыг авсан уу танах? Манайх авсан тий. За, танах байна шүү дээ, тий. 2024 оны 10 сарын 8-ны өдөр ингээд захирамжаар ингээд ажлууд хийгдсэн юм байна. 8 сарын 1-нд шаардлага өгчээ. Танах талбай ер нь бол урагшааныга 2-3 м ногоон талбай руу хүүхдийн одоо явдаг нийт хэлбэр газар руу орох шигээ бирч. Яагаад гэж урьж? За манайх ерөөхдөө энэ газрыг анх худалдаж авахд энэ хашаа маань энэ байдал дээр байжсан. Байгаагүй лээ та бүхэн худлаа яриад байна. Иргэдээс зураг өгч илээш та дуртын хэсгээр 2-3 м байгаа. Тэгээд хашаагаа сунгацсан байлаа шүү дээ. Ерөөхдөө ингэж байгаа шүү. Манайхын за авцамаа та холбоотой энэ талаасаа нийтлэл газар өгж байгаа. За тэрийг бол мэдчихэж байгаа. Нийт хэлбэр газар өгөх ёстой угаасаа. Энэ талаар ямарсан манай холбогдох удирдлагад 7 хоногт ингээ ажлын өдөр ингээ танаа дээр очиж уулзна гэсэн байгаа. Ягаад уртлын хэсгийг 2-3 м ингэ сунгаж байгаа. Танаа уртлыг хашаагаа сунгаснаас ч болоод явган зам тийш хашигдаж ойрдод ногоон хэлбэр газаргүй болоод шүү. За тэрэн дээр юм байгаа шүү. Бид нар энэ хашааг анх манай компани худалдаж авахд энэ хашаа энэ тараас дээр байсан. Манай байцаагч нар тороо юунууд нэлсэн байлаа. Дараагийн асуудал энэ баруунтлын хашаа машигаа та тэгээ тэр явган замгаа бол авт зам дээр нь тулгаад нэгдсэн байх юм. Агийн даалгавраа аваад 60% нийтийн хэлбэр газар байх хэрэгтэй гэд нийтийн явган зам авт замтайгаа төлөвлөгөө уялдуулж хийдэг үстэй. Тэгээ та ингээд төслийн менежер хүн талбай дээр үжиж гадуур нь явж энэ талбайн төлөвлөлтийг аваад хашаагаа нэг дотшоо метр татаад зоотолт нь явган иргэд явах аюулгүй байдал зайгаа хангаад явчих л та. За баруунт бол ерөөхдөө кадастраар манайх тэр замын голгот манай кадастраараа бол замын гол байгаа. Гэхдээ та байж сонсч. Гэхдээ эн чинь нийтийн хэлбэр газартаа уялдуулаад Агийн даалгавар төлөвлөлтөө хийж байгаа болохоос кадастрын талбартаа 100% байрлаж ин гэсэн үг биш шүү дээ. тэрийг ойлгож байгаа. Тий, тэр юмар тэгээд аюулгүй цаа юмудаа хангаад явуул та. Би танаа өдөртгөө дуудаад өнөөдөр энэ ч ирж гэж яхад ирдгүү. Талбайд ирдгүү ямар том толгоос юм. Би одоо танд ингээд аль биесээр хэлчихье. Өдөртгөө ч ирж уулзаарай гэд. Нийтийн хэлбэр газруудыг зориултын кадастрын дагуу явган зам талбай чөлөөлж өгөхгүй бол би одоо энэ хяналт шинжилгээ хот байгуулалтаа өгч танаа энэ шаардлагын дагуу хуулийнхаа дагуу энэ 57-гийн 4-ийн дагуу нийтийн хэлбэр газрыг зөвшөөрлгүй ашиглаж байна. Мэдэгдэн сонсох ажиллагаа хийж байна. Хуулийн дагуу манай хяналтын байцаагчтай шаардлага хүргүүлсэн байна. Тэгээ хүргүүлээд биелүүлэхгүй бол нийтийн хэлбэр газар чөлөөлж авнаа. Энд дээр гарсан бүх хохирлыг танахаар төлүүлнэ. Үүнтэй холбогдуулаад улсын бооцаагч ажиллаж танаа бүх барилгын ажлыг зогсооноо. Зориултын дагуу хуульд нийцүүлээд ажлуудыг чинь зогсоож зөвшөөрлөөч чинь цуцлана. Бүх холбогдлолтой торгуулиудыг танаад тавина. 7 хоног гэхэд танах энэ нийтийн хэлбэр газруудыг энэ уртлын явган зам хажуудлын газруудыг координатын дагуу байрлуудаа чөлөөл. Би тантай өөр юм ярихгүй хуулийнхаа дагуу. Иргэд ингээд гадуураа явах завгүй ингээд байгаад байдаг. Та ийм том талбай авчаад бизнесээ хийх нь зөв. Гэхдээ энэ чинь зөвөр нь хийх хэрэгтэй шүү дээ. Би бол танд энэ албан шаардлагыг тавьж байгаа шүү. Энийг нь гардуулаад өгсөн байгаас та манай байцаагч газрын албанаас та бол хууль журмаа өөрөө мэдж байгаа. Хуулийн үндслийнхаа дагуу бид нар авж байгаа нийтийн хэлбэр газрыг бол ингэж авч болохгүй. Тэгэхээр би танд 7 хоногийн хугацаатай үүрэг өглөө. 7 хоногийн дараа ирж манай байцаагч шалгана. Хугацааны дагуу үүрэг биелэгдээгүй бол дараагийн одоо арга хэмжээнүүдийг нийслэлийн зүгээс аваад явнаа. Тэрийг бол би танд хариуцлагатай мэдгэж байгаа шүү. Баярлалаа. За.